За сайн байцгаана та бүхэн энэ бичлэгийг үзэж байгаа өглөө мэндийг хүргэе. Та бүхний өмнө дэлхийн шөнө албаны албаасны Монгол Улс төлөөлөгч Мегмор дорж мэдчилж байна. Та бүхэн болохоор яс нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхгүй байж чадахгүй тийм нэг бичлэг хийж байгаа. За тэгэхээр энэ бичлэгт би юу ярих хүссэн бэ гэхээр Монгол Улс анх удаага 3.3 дахь оны FMC төрөл бол нэмэгдэж орохоор болж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За та бүхэн бас магадгүй FMC гэдгийг сайн мэдэхгүй байж магадгүй. FMC нь лонготой First Moves буюу одоо цөөн хөдөлгөөнөөр одоо шог эвлүүлэхэд албаст төрөл байгаа. Энэ төрөл нь бол энгийн 3.3 дахь классик шог эвлүүлэхээс баазар өөр. Ягаад тэгэхээр тухайн тэмцээнээр бол хин илүү хурдан богино хугацааны эвлүүлснээр ялдаг бол энэ тэмцээнээр бол хин цөөхөн хөдөлгөөнөөр буюу эргүүлт хийж одоо шог эвлүүлсэн бол тэмцээнээр авраг болдог байгаа. Та тамирчид нийтдээ 3 удаагийн орлого хийгээд тэрнийхээ дунджаас л магадгүй бэст хамгийн сайн хараад тэмцээний аварга тодруулдаг байгаа. За тэр дундаа энэ тэмцээний хамгийн гол онцлог болготой FMC Asia 2019 буюу FMC Азийн тэмцээн гэсэн. Нийтдээ 7-8 орны 12 өөр байрал дээр тэмцээн манд яг нийт цагийн бүстэй эхэлж байгаа гэдэг гэсэн. Мэдээж тэмцээнийг бол дэлхийн шоно бонус гэдэг бол давхарлахын жогно гэсэн. Тэгээд хэрвээ та энэ тэмцээнд ороод төрүүлэх юм бол FMC-ийн Азийн хэмжээний тийм аварга болно гэсэн. За тэгээд дээрээс нь манай Монгол улс хэзээ шийдвэрлэх тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа учраас хүн бол мэдээж ялах боломж бас байгаа гэдгийг хэлэхэд бол таатай байна. Магадгүй улс рекордод төрөгч юм билүү хэм мэдлээ. Тэгэхээр та бүхэнийг бас энэ зүйл хүч сөрөд үзэрэг гэж бас уриалж байна. Тэгээд тэмцээний болох хугацаа 12 сарын 7-нд Улаанбаатар хотод харин тэмцээний бүртгэл яг одоо эхлээд явагдаж байгаа. Тэгээд тэмцээний хаагдах хугацаа 12 сарын 3-ны өдөр хүртэл байгаа шүү. Тэгэхээр та бүхэнд бас амжилт бас тэмцээндээ бүртгүүлээрэй гэж хэлье. Тэгээд амжилт хүсье.